ядарсан үедээ Coca-Cola компани эхний өдрөө дөнгөж 25 шилүүндээ борлуулсан түүхийг санах хэрэгтэй. Хизээж битгий боожог. Сүүлийн яг 1 жилийн хугацаанд амьдрал минь яг л нэгэн хэвийн уйдгартай зүйл болон хувирчээ. Баталгаатай бос маргааш, ирээдүй юу ч болж магадгүй болохоор үргэлжил болгоомжтой байх хэрэгтэй. Хүн хүнээсээ зайгаа барьж эцэс сүлд нь бүгдээрээ дэлгэцний цаана нүгдэнэ. Харагдахгүй гинж гаваар бүгд хөл гараа гавлуулсан мэт хөдөлж ядсаар улам цаашлаад сэтгэл, зүрх, оюун санаагаа торонд хийгээд түгжээд авах шиг. Ийм нөхцөл байдалд өөрийгөө зоригжуулна гэдэг үнэхээр хэцүү. Юу ч хийсэн ямар нэг асуудал эсвэл хийхгүй байх шалтгаан гарч ирнэ. Одоогийн энэ байдлыг биологоор тайлбарлах юм бол байгалийн шалгарал, химээр тайлбарлавал өндөр энерги шаардсан химийн урвал, уран зохиолоор тайлбарлавал оршихуй, эс оршихуй, математикаар тайлбарлавал хариу 1 эсвэл тэг гардаггүй тэгштгэл, түүхээр тайлбарлавал нэгэн ирэн мөхөж өөр ирэн эхэлж буй мэт. Хичнээн бид бүхэн маргааш нь тодорхойгүй нийгэмд амьдарч байсан ч гэсэн айдасгүй амьдарч байжээ. Гагцхүү үүнийг ойлгохын тулд бид нарт айдас хэрэгтэй байсан байж. За, тэгвэл бидний дараагийн алхам юу вэ? Би чамайг ойлгож байна. Чи яг одоо юу гэж бодмооргүй, юу ч хиймээргүй, хөдөлмөөргүй, бүрэн утгаар нь газрын гаваар ороод алга болгосон гэж бодож байгаа байх. Гэхдээ хамгийн харамсалтай нь бид нарын бага байхасаа л эхлээ сонсож өсснөөр цаг хугацаа чамайг хүлээхгүй. Өдөр хоног өнгөрсөөр л байх болно. Нэг л мэдхэд амьдарч байх хугацаанд олигтой зүйл хийж шалаагүй нэгэн болон хувирах яасан харамсалтай хэрэг вэ? Миний хэлж байгаа үгс чамд хатуу сонсогдож байж магадгүй ч битгий цухтаарай найз минь. Маргаашийг хэн ч мэдэхгүй. Тийм ч учраас зорьсон зүйлээ битгий бууж өгөөрэй. Үргэлжлүүлээрэй. Би ч гэсэн өөрийн зорилгоос нүүр буруулж цутгахаар тийм үйлдэл гарахгүй гэдгээ амлаж байна. За тэгээд захианыхаа төгсгөлд хэлэхэд бие бодоорой. Хэрвэл байвал учир нь олдно доо. 2021 оны 8 сарын 24 чиний итгэл донд пандагаас